За яриага энэ ном хизээ гарав. Яагаад та Агдамбуугийн амрын тухай бичих болов? За би тэрэн ч мэдчихээн зөвхөн үзэгчтэй сонирхолтой хөөд. Энэ 2021 онд гарсан ном. 3 жилийн өмнө. Тий, энэ номыг бичиж гэж их олон жил бодсон. Тэгээд энэ түүх эрхмүүдийн цадиг гэдэг энэ цувралд оруулж бичээ гэж нэг эмнэлгийнхэн маань санал тавиад. Тэгээд энийг бичсэн. Ер нь амар сайд гэхэр хүмүүс ихэнхдээ бол нөгөө хойно цааслуулсан ерөнхий сайд гэдгээр нь л голцоо мэддэг. Өөр нэг энэ тухай нарийн ширийн мэдээд байдаггүй. Нэг тийм сонио онцлогтой хүн байгаад байгаа юм л да. Гэтэл энэ хүн чинь бол бүр 11 оноос эхлээд одоо 41 онд цааслуулах хүртэл бол Монголын төрийн 30 жилд төрийн удирдлаганд явсан. Дээрээс нь энэ хүн чинь 20 дугаар зуунд Монголын төрийн толгойд суусан Алтан уургийн цорын ганц хүн болж таарад байгаа. Тэргээр бас сайн юм байна гэсэн бодол бас төрөөд байсан. Агдамбуу тайж гэхэр чинь тайж нар ч угаасаа Алтан уургийнх байдаг уу? Яг юу тайз нарт хоёр төрөл л дөө төрлийн тайж харьяат тайж гэж. Тэгээ төрлийн тайж бол одоо яхаар байхгүй Алтан уургийн хүн. Тэгээ энэ ер нь энэ амар сайдын тухай бол манай Болдоотор доктор хамгийн анх одоо ном гаргаж хэвлүүлж одоо олонний анхаарлыг хандуулсан юм хүн. Академич доктор. Тий, академич Болдоотор. Тэгээд дараа нь энэ инхчин гээд нэг судлаач эмэгтэй доктор инхчин энэ бас амар сайдын тухай тусна ном бас Америкийн сайд Агдамбуугийн амар гэж ном гаргасан байгаа. Тэгээ энэ дээр энэ хүн бол хайсаар яваад Агдамбуу тайж бол Батмунхт аян хааны 16 дугаар үеийн залгамжил байна гэдгийг архивын баримтаас олж тогтоосон байгаа. Батмунхт аян хааны хүү Гэрсэн Жалаар хунтайж, Гэрсэн зүй хүү Онхуу үзэн, түүний хүү Автай сайн хаан, түүний хүү Ирэхэн мэрхэн хаан, түүний хүү Цэвдэн дүүргэж, түүний хүү Дэвсрэл хунтайж, түүний хүү Ванчиг ахай, түүний хүү Арьяа үзэн тайж, тэгээд түүний Ахмад хүү туслагч дэд тайж мөнх, Ахмад хүү Дүтгөр зэргийн тайж Минжүр. Тэгээд Дүтгөр зэргийн тайж Сандав, 3 дугаар хүү Гончигжив, Ахмад хүү Дүтгөр зэргийн сайд Дугуржив, түүний хүү Дүтгөр зэргийн сайд тайж Цэвэгдорж, түүний хүү Дүтгөр зэргийн сайд тайж сайн хшиг, түүний хүү Агдамбуу гэж. Энэ тэр үед ч нөгөө тайжийн зэргийг залгамжлуулахын тулд өргөх бичиг барьдаг манжийн одоо журганд. Тэгээ тэр өргөх бичгийн хойн дээр ингэж бичсэн байна. Тэгэхээр энэ бол ягарах байхгүй Батмунхт аян хааны одоо залгамжир гэдэг нь бол тодорхой байгаа юм л да. За амар сайдын үед төрсөн хугацааны тооцоогоор эн чинь 19-р зууны сүүл 20-р зууны их үе болж байна. Тэгээд 1886. Тэр үеийн одоо Монголын бүс нутгийн нөхцөл байдал, за тэгээд дотоодын улс төрийн нөхцөл байдлаар ямар хөө байсан талаар өнөөдрийнхөө ярилцлага эхлэе. Үргэлжлүүлэх балид эхэлсэн явж байгаа юм байна. Бид чинь нөгөө 1886 гэдэг чинь Манжаа хэрьянд байсан үе. Тэгтээ ер нь монголчуудын тулгаанд бол ер нь тусгаар улс байгуулах хэрэг аажмаар сэтгдэж ер нь 1900-аад оны ихэр энэ хэрэг бол сэтгдэж явсан шүү дээ. Тэр бол харагдаж байгаа юм. Тэгээд амар одоо энэ Агдамбуу тайж гээд байгаа маань бол одоо энэ намтар түүхээс нь ингээд аваад үзэх юм бол эн чинь Чингүн Хантуржийн одоо бас жоохон холын ч гэсэн бол төрлийн хүн болж таарч байгаа байхгүй. Тийм учраас энэ амар сайдыг 12 настай байхад нь хүүгээ дагуулж Чингүн Хантуржид танилцуулаад тэгээд тэр одоо Дайчин өмгийн хошуунд байсан сургуульд хүүгээ сургахаар оруулсан байна. Энэ их ховор тохиолдол. Эн чинь айлын цорын ганц хүү шүү дээ. Тэр үед бол цорын ганц хүүгээ лам болдог. Тийм л байлаа шүү дээ ер нь. Тэгээд хархан болгоно гэдэг бол энэ Агдамбуу тайж өөрөө энэ хүүгээ би төрийн хархан болгоно л гэсэн хатуу бодолтой байсныг л харуулж байгаа юм л да. Нөгөөдөл нь дандаа огтуд байхгүй. Тэгээд Болдоотор номон дээр бичсэн байна л дээ. Энийг амрыг анх төрөхт нь Данжин гавж
гэж ламыг одоо урьж авчираад хүүгийнхөө заяа дүүргийг асуусан чинь Данжин гавж одоо мэргэлж үзээд одоо чи юм да энэ ч одоо харц гаралтай шахуу айлын хүүхэд бижиж хаан ширээнд сууна гэд гараад байх юм гэж тэгж хэлж исэн гэсэн ийм домог бол доторгоо номонд оруулсан байна лээ. Тэгэхээр бас нэг тийм эцэгт нь баг тэр үеэс ботол суусан болов гэж би бодоод байгаа. Төрийн үйл хэрэгт бас нэлээд эрт баг өсвөр хүндэд зүтгэж эхэлсэн байна уу? Тэгээ эн чинь 12 настай сургуульд ороод тэгээ бодвол тэр аав нь өмнө нь бичиг үсэг заасан баг. Би тэгж бодоод байгаа юм. Яг бол мань үний чинь 13 настай болсон багт навчаад бүр хошуу тонгийн газрын тал бичээчээр тавиад эн чинь сайн бичдэг хүн байна гэсэн үг байхгүй юу? Ганц жилийн дотор гэж сурна гэж юу бол өмнө нь суурьтай байсан баг. Тэгээд дараа нь мань хүн чинь бас нэг Оросын уурхайн бичгэрэг хөтлөгчөөр ажиллаж байгаа. Ер нь бол яг энэ үед бол баг балчир байсан үе л дээ. Амарсад өөрөөхөө намтарт бишээ. Дараа нь баригдчиад өгсөн мэдүүлгэн дотроо би юу чин ханд орж улс тусгаарлах хэрэг зүтгэж явахт нь багсаа тусвалсан гэсэн юм мэдүүлсэн баг. Би бол тэрийг ер нь юутай холбож хараад байна гэхлээр нөгөө чин ханд орж хамгийн анх чинь нууцаар Орос руу яваал ингээл одоо нууцаар нутагтаа буцаж ирээл ингээд исэн шүү дээ тий. Тэр үед одоо бас тэр ажлуудыг зохион байгуулахад нь оролцож исэн болоо да гэж надад бодогдоод байгаа. Яг өлжин хамтурж гадаад хэргийн сайд болоод тун хөдөлгөөн Америк хүрээнд дуудсан баг. Чи хүрээнд ир гэж. Тэгээ маань гэж хүрээнд ирээд гадаад хэргийн яамд бичээчээр орчиж байгаа. 3 төрлийн нүр үтсэн биз дээ. За мань чин төр зүтгэжсэн гэж хэлэхээр одоо арай болохгүй. Зүтгэжсэн хүн биш. За тэр ч одоо зүгээр нэг орон нутгийн хошуу тамгын газрын бичээч. За яг одоо мань чин тэр нэг хэсэг болгож үзвэл бас болгож үзэж болох юм байна. За жоохон гөрдөлтөл маяг болчих гээд байна. Ер нь бол автономд Монголыг төр төвчин зүтгэсэн, ардын засаг төвчин зүтгэсэн. За олноо өргөгдсөн Монгол Улс үе таны хэлж байгаа шууд нэг юм хэлэх юм марчиж энэ чинь амар нэртэй хүн биш шүү дээ. Эхээс төрсөн юу эцэг эхээс төрсөн нэр нь бол Гонгор. За тэгээ энэ Гонгор гэдэг нэртэй байсан хүн сүүлд нь амар болгож сольсон. Тэрийг хоёулаа явцын дунд яагаад тэгснийг тайлбарлаж. За олноо өргөгдсөн Монгол Улсад зүтгэж ирсэн. Тэгээ одоо гадаад яамны одоо бичээчээс эхлээд тэгээд эн чин ханд төр 65 онд алгагдсан шүү дээ. Амар сайд бол тэр яаманда баг одоо цэрэнд орж гоотой цуг зүтгээд. Ер нь бол цэрэнд орж гон хүмүүжүүлсэн одоо төрийн хүн болж таарад байгаа юм. Тэгээ эн чинь ингээд тэнд юунд их оролцсон одоо тэр гадаад яамд их зохиогчмөл гэдэг бол бүх бичгийн их хувийг зохиодог. Энэ бол их сайн бичгийн эрдэмт сайн гарсан хүн байсан гэдгийг харуулж байгаа юм. Чойжин бод хүн байсан ба. Пас. Тэгээд тэр баригдаад өгсөн мэдүүлгэн дотроо би чойжингийн хувцас хэрэглэлээ хүрээнд ажиллахаар хэрэгтэй нутагтаа орхиод ирсэн гэдэг. Одоо бодвол төрийн төшмөл болох гэж байгаа юм чойжин бод гэж болохгүй л гэж үзсэн байх л да. Энэ булганы гаралтай төрийн том төшмөлүүдийн хувьд зүтгэлтнүүдийн хувьд нэг хэд хэдэн нийтлэг шинж байх юм тий. Өмнөөс хоёлаа Сатанбаатар дээр чойжин буудаг. Тэгээд бас ихэнх нь шин засагт дээр дандаа баруун тишээ томилогдоод идэх ч та амаргог ягаад томилог юм бол амар зүү тогтолцоо энэч бичгийн хүн л дээ. Юу бас бичгийн хүн гэж хэлэхэд бас хэцүү. Энэ чинь ингээд юу яаж байгаа. Октябрь хувьсгал мандат тэгээд энэ хил хязгаарын байдал жоохон тийм амар амгалангүй болоод тэгээд хэсэг Оросууд хурж ирж Монголын нутг руу дахиж орж ирээд алт толборлоо тунсан баг. Тэгээд тэр Оросуудыг гаргахын тулд Америк томилж байгаа байхгүй цэргийн хүн биш шүү дээ. 50 цэрэг дагуулаад томилоод тэгээд амар очиж тэр Оросуудыг энэ хөөж гаргаж ирсэн юм бас баримт байгаа. Тэгээ яг ер нь бол өөрөө мань хүн бол автономтыг устгах тэр ажилд бол нэлээд эсэргүүцсэн. Энд чинь нөгөө нэг улсын доод хурлын гишүүн болчихгүй. Энд чинь нөгөө яамдын төчмдүүд улсын доод хурлд хуралддаг байсан.
Тэгээ мань хүн улсын доод хурлд орцсон. Тэгээд одоо тэр баримтуудыг үзэж яхад бол ер нь тэр нөгөө автономтыг устгах бичгийг хэлэлцэх доод хурлыг хэсэг эрцээр боож үзсэн баг. Нөгөө хурлд очихгүй. Тэгээд нөгөө гамингууд ихгүй байгаа нөхдүүдийг хүрээгээр хайгаад эхлэхээр нөхөр өвдлөө гэж хэлээд нутаг яваад гисэн баг. Тэгээд нутагтаа очиод тэр хонгор гэдэг нэрээс солиод амар болчихсон. Ийм түүхтэй юм л да. Гэхдээ хонгор гэдэг нэр солих чинь тийм сүртэй өрнөд тохим алгал байсан юм шиг. Тэгээд нутагтаа очиод нэрээ солиод буцаад. Тэгээд тэр чинь гонгор гэдэг хүн хайна үсттэй. За. Тэгэхээр нөгөөх нь Агдан буугийн гонгор биш. Анандын амар болцсон баг. Тийм учраас Ананд гэдэг бас нэр давхар яваад гэдэг нь тийм учраас юм. Тэр Бишивдо нэр нэм биш үү те? Тий одоо нэрээ солисон. Болдоторгон зохиол төр байсан баха. Богд өгсөн байх гэсэн тийм утгатай тэр амар гэдэг нэрийг. Тэгээ яг ер нь бол энэ хүн өвдөд тэгээд их хүнд өвдсөн учраас нэрээ солисон юм аа. Тэр үед монголчуудын дунд бас тийм яс байсан л да. Би бол эддээ юунаас болсон болов тэр гамингууд хайгаад ирснээс болсон болоо даа гэсэн бодол байдгийг. За 15 оны төрийн 3 улсын хилцээрт сайн таны хэлж байгаа шиг зүгээр ер нь болцсон гэдэг л асуудал байна уу те? 15 оны 3 улсын хилцээрт хягтай хилцээрт бол энэ хонгор төшмөл явсан. За явсан тэгээд тэр хилцээрт байх үед нь чин хамт орж хүрээнд алагдсан. Тэгээ одоо их сэтгэл тундор буцаж ирсэн, мэдээж буцаж ирсэн байж дараа нь энэ хилцээрийг одоо ингээд юуны Монгол автономт орн болсонд одоо дунд тэргэн улсын ерөнхийлөгч Баяр Хүргэн гээд хэсэг улсуудыг Бээжин авч явахт нь тэр бүрэлдэхүүнд бас оруулаа явуулсан байна. Тэгээ өөрөө ерөөсөө тэр тухайд дурсдгүй байсныг бодоход нэг тийм гайхуулмар гавьяатай хэрэг биш гэж өөрөө үзэж байсан хэрэг байх л та. Тэгээд мань хүн энд нэг сонио асуулт бас бий. Энэ хүн чинь 21 он гэхэд бол одоо Жанжин Сүхбаатар энэ тэр хүн зарж явуулаад байгаа. Дайчаа өнгө ошинд очивол амар байсан. Хин хоёртой уулзгаж. Бабууч байсан хоёртой уулзаарай гэдэг. Тэгэхээр ардын намынхантай их холбоотой хүн болж таараад байгаа. Тэгээд ардын намын үйл хэрэгт бас оролцоод байгаа хүн болж таараад байгаа. Тэгсэн мөртөө нууц бүлгийн тунд нэр нь байхгүй. Тэрлөө орхоос өмнө таны хэлж байгаа. Одоо тэр Бээжин рүү баяр хүргэх гэж явсан Монголын бүрэлдэхүүн гэдэг би бас танаас анх удаа сонссон. Тэр чинь ямар бүрэлдэхүүнтэй очиод юу хийсэн? Тэр хоолн ноён явсан. Тийм үү? Тий. Тэгээ яг нэг гэрэл зураг байд юм аа. Тэр олон ноёны артлын хинэнд гонгор төшмөл зогсож байгаа гэрэл зураг байд. Тэгээ зарим хүмүүс тэр гэрэл зургийг хараад энэ нөхөр чи хөөе. Ингэж одоо хятад метод руу явж исэн байна штэ. Тэр гэсэн бас юм ярьдаг хүмүүс байдгийг. Гэхдээ тэр шийд гаргадаг хүн энэ гонгор нь биш. Тий. Тэр одоо тэр үе ноёд төшмөд за чи явна л гэд аваа явж байгаа штэ. Тэр чинь зүгээр гадаад ямны их зохиогч төшмөл юм чи. Тэргээр бичгээ бичүүлэх гэж авч явж байгаа байхгүй. Тийм юм болсон юм уу. Тэгэл түүхийг бас өөрөө тайлбарлуул наа чинь бас сонирхол өнц гарч ирэх юм байна. Код бүү мэдээ бид нар ч одоо янз бүрийн хэцүү хилцээ мэлцээнд бол ажил төрлийн шугамар явхад л хүрдэг штэ. Тэгээд тэгээ одоо хилцээнд явснууд нь буруутай тавил одоо бүх хэрэн зөв хүн гарахгүй л байлгүй тий. Чи тэр нөгөө гээгдсэн түүх гэдэг концепцаа бариад би энэ хүн мэдэхгүй байх гэсний гаргаж ирээд байгаа шүү. 15 оноос 20 оны та сая шууд нууц бүлгэнд байсан гэдэг рүү орох гэдэг шүү. Энэ хооронд мань нөхөр тань хэлж байгаагаар булгамд очиод бүгээд нэрээ өөрчлөө. Тэгээ 19 онд явсан. 19 онд шүүшүүжээ хүрээнд орж ирээд тэгээд автономик татан булгана гээд бичиг одоо төлөвлүүлээ. Тэгээд тэрийг нь улсын дээд доод хурлаар хэлэлцүүлэх гэхлээр нь мань доод хурлын гишүүн байжгаад хурал эрцээр бойкотлоод тэгээд явсан. Тэр 15-аас 19 оны хооронд үйл явдал нэг тийм онцлог гэхээр юм байхгүй юм байна. Яг тэгээд гадаад яамдал төшмөлөөр ажиллаж исэн үе. Тэр дунд нэг Орос дээрэмчтэй хөөж гаргасан хэрэг гээд бас цэргийн хэрэгт зүтгэцсэн хүн байгаа байхгүй. Тэгээд чинь юу лээ хэдэн онд үлээ бас хягтад бас нэг хэсэг нэг 50 зэргийн захирагч мөхрөгчээр ажилласан бас баримт үүдээ. Тэгэхээр бас дандаач гадаад юм цуугаад исэн хүн биш тэнд явж исэн. Яг энэ үед нэг сонирхол татдаг юм юу юм гэхлээр
мань хүн их хурдан зэрэгдээ бахаа явчихж байгаа. Тайж штэ. За. Тайж хүн тэгээд тэрий чин дараа нь чи бараг 2 жилийн дотор үлүүдээ гүн, бээл, бэйс гэдэг 3 шат ахиулсан юм хийж байгаа. Нэгэн дээр Оросуудыг хөөж гаргасан, нэг нь бас нэг юу лээ улсад тусалж бас мөнгө хөрөнгөөр өссөн, нэг нь сангийн яамны бас бичиг хэрэг эцэгцэлсэн ч үлээ тийм юмудаар ингээд шагнаад бас явцсан баг. Наанаас чи ийм таамаглал төвшүүлж болж байна. Нэгдүгürt хамтаржун төр татаж оролцуулсан. За тэгээд тэр дэмжлэгээрээ бас нөхрийн цол зэргийг ингээд аягүй хурдан ахиулсан. Гоо яа гэж хамтарж байна чинь 15 онд алгадсан шүү. Цэрэндорж гүн одоо тэгж 1 жилийн дотор 3 ахиулахаар тийм ундаг хаалга татна гэж байхгүй бах л та. Зүгээр ер нь байгуулсан гавья гараал яваад исэн болов гэж надад харагдаж байна. За ингээд 20 он гарлаа. Автомат Монгол улс байгуулсны дараа нууц байдалд орлоо. Тэгээд яаж гад эн чинь бодогч өчөө болсон. Одоо хэлхий холбоо тогтоогод эхэлсэн гэсэн үг. Гэхдээ түрүү нөгөө Сүхбаатартай холбоотой байсан байх гэдээ би яриад байгаа шүү дээ. Партизануудын дуртгалд байгаад байгаа байхгүй юу? Ингээд тэгээд юу яасан юм аа гэдэг. Тэгээ эн чинь Сүхбаатар эхлээд Алиа гэж хүнийг дайчонгийн хөшөөр рүү явуулж байгаа. Тэгээд тэр хүн очиж цэрэг татах хэрэгтэй. Ардын журам цэрэг. Тэгсэн чинь нөгөө амар тэр үед нь хошундаа байгаагүй. Амингууд тэр хаваар явж өмнөд мань хүн дөрөвдсөн үед таарсан байна. Тэгээд тэрний дараа нөгөө данзан дахиж явж уулзсан. Тэгэхээр их чухалчилж үзээд байгаа байхгүй. Энд чинь ингэж дахин явуулж уулзуулаад байна гэдэг чинь. Тэгэхээр энэ хүн бол ардын журам цэрэгт дайчонгийн хөшөөнөөс цэрэг татхад бол маш их тийм нөлөөлж зохион байгуулалт хийж өгсөн хүн бол мөн байна гэж би хараад байгаа. Өөрөө ч бас тэр мэдүүлгэндээ тэгж мэдүүлсэн байдгийг би бас энэ хэрэгт оролцсон гэж. Тэгсэн мөртлөө анхны 7 нууц үлгэн гишүүнд тооцогдох байна шүү дээ. Тэр хоёр шалтгаан байна гэж хэлж болно л доо. Нэгдүгээрт мань хүн чинь нөгөө нууц үлгэн байгуулагдах үед хүрээнээс яваад гцсан байхгүй. Энд чинь нөгөө гамингууд хайгаад эхлэхээр нь өвдлөө хөрлөө гэж хэлээд нутагтаа очиод бүгжиж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нөгөө нууц үлгэн эд байгуулагдаж явах үед хүрээнд байгаагүй болж таарч байгаа. Хоёрдугаарт бас цэрэндэрж байгаа тэр үе чи автономтыг буулгах хилцээг одоо ахалж исэн хүн шүү дээ. Тэгэхээр цэрэндэрж байгаатай их ойр учраас бас жаахан болгоомжилж хандж исэн тал байж магадгүй. Гэхдээ энэ хүн бол наашаа гэсэн бодолтой хүн гэж нөхдүүд их ихтгэлтэй байсан учраас хин Сүхбаатарч тэгээд хин энтерч одоо данзан энтерч гэсэн хүн зараад харилцаад байна шүү дээ. Тэгээ ерөөс ардын засаг байгуулагдсны тэр дорн амрыг хүрээнд дуудаж авчираад гадаад яамны эрхэлсэн төшөглөөр тавьчихж байгаа. Тэр ингэж хямрахсан. Өмнө эрхэлжсэн яамны чиглэлээр тавьж байна. 21 оны үйл хэрэгт эн чинь өмнө ярьжсэн нэвтрүүлэг дээр нөгөө 3 онцгой фракц байгаа шүү дээ. Түшмэдийн, ноёдын. Зэрэг дивний харахаар ноёдынх баймаар ноёдынх тал байж тараад байна уу тийм ноёдын фракц эсвэл түшмэдийн сурвалжт ноён биш шүү дээ. Өөрийнхөө үйл хэрэгээр гавья шагнал болгож зэрэг дэв шагнуулсан ийм л хүн тийм учраас тэр ноёдын бүлэгт байгаагүй ноёдын нам байгуулагдах үед мань хүн ч бас хүрээнээс гараа явчихсан байсан байхгүй. Ер нь энэ автономтыг татан буулгасны дараа шүүшүүжааны сэрэг ирсний дараа чинь энэ нууц бүлэмгүүд ноёдын нам, ардын нам, түшмэдийн нам ч үүсч бий болж байгаа шүү дээ. Яаж энэ хятадаас салах вэ гэдэг энэ одоо эрэл хайгуул болцгоож одоо сэм нэгдэж нуугдаж уулзч эхэлж байгаа байхгүй. Тэр үед нь мань хүн чинь хүрээнээс гараад очиж бүгчгсэн үед харчиж байгаа. За ингээ буцаад ардын засгийн газарт албаасаар төрийн үйл хэрэгт оролцож эхлэе. За юу хийсэн бэ? За тэстэй эхлээд бол гадаад яамны эрхэлсэн төшмөлөөр томилогдсон. Гадаад яамны сайдан цэрэндэрж байсан. Цэрэндэрж гуйч нь ингээд энэ амрыг их олон жил төрийн одоо албанд бэлдэж хажуудаа авч явсан баггүй. Тэгээд дараа нь мань хүний чинь эдийн засгийн аж ахуй яамны сайдаар томилоод энэ юуг харуулж байгаа гэхэлэр тэр үед бичиг үсэг сайтай боловсралтай хүн ховор байсныг л харуулад байгаа юм л да. Энэ үний чинь ингээд сэлгээ томилоод яваад байгаа юм чи.
Тэгээд дараа нь цэрэнд оржгаа ерөнхий сайд болоход мань хүний гадаад яамны сайд дээр томилоод гэд. Тэгэхээр энэ хүн бол нэгдүгээрт Монгол банкны их үүслийг тавихад оролцсон хүн, анхны одоо зам байгуулж зам тээврийн компани байгуулахад оролцсон хүн, аж ахуйн яамны сайд тийм юмд оролцсон шүү дээ, тий. Анхны жижиг артел хоршоо байгуулах ажлыг эхлүүлж санаачилсан хүн гэд тэр олон анхны зүйлсийг бол хийж явж исэн хүн байна. Тэгээд ардын засгийн газарт ийм том албан тушаалтай за тэгээ анхнаас үйл хэрэгт нь оролцсон байж ардын намын гишүүн дээр бас нэлээд хожуу 24 онд хэлсэн баха. Тэр ямар учиртай? Би бол энийг юутай холбож ойлгохын гэхлээр энэ цэрэнд оржгоон гараар хүмүүжсэн хүн учраас цэрэнд оржгоо бол ер нь төрийн хэрэг төрөөрөө намын хэрэг намаар гэдэг байр суурьтай хүн байсан юм байна гэж надад харагдаад байгаа. Манай хүн бол яг гарцаа байхгүй намын хэрэгт бол сүүлд нь ерөнхий сайд болсон хойноо л их идэвхтэй татагдж орж байгаа болохоос биш. Ер нь манай хүн бол нэг айхтар намын хэрэгт оролцоод идэг хүн биш байсан шүү дээ. Тэгээ тэр хүмүүжил нам амар сайдад байсан бол тэгээ 24 онд бол илсэхгүй гэдэг яг тэ нөгөө хүн чинь гадаад яамны сайд болчихж байгаа шүү дээ. Гадаад яамны сайд болчихлоор чинь амар одоо төрийн сайд болж байгаа хүн чинь одоо ирэх биш нөгөө ардын намын гишүүн байхгүй болохгүй. Тэгээд тэр хүн чинь ингээд янз бүрийн сонгуульт ажлуудад сонгоод гэж хэлж байгаа байхгүй. Тийм шаардлагаар илссэн юм байна л гэж би хараад байна. Ерөн зүгээр дараа нь энэ хүний нам энэ хүн чинь их хүнд үеүүдээр Монголын төр тал бассан хүн байхгүй. Баруунд нь нуглаа, зүүнд нь нуглаа, өөр юу хичлээ. Тэгээд энэ бүх юмн дээр ингээ амар сайдын байр суурийг харахаар яг төрийн байр суурийг баримтлаад ишээж баруунд тийшээ говьд байсан юм байхгүй. Ишээд зүүн тийшээ говьд байсан юм байхгүй. Мань үнийг баруунд нь тооцоод байгаа нууд нь энэ хүрээнд байгаа комментэрнийх нь л баруунд нь тооцоод байгаа байхгүй. Энэ их хуучны түшмэл энэ одоо цэрэнд оржийн дотны хүн энэ бол одоо яхаар байхгүй баруунд ингээд. Тэд нар л баруунд нь тооцоод байгаа болохоос биш. Амар сайдын ярьж хөрж исэн юм дотор тийм баруун үзлийн юм ерөөсөй байдгүй. 24 онд гадаад яамны бол аж ахуйн яамны сайд дээр 1 онд томилогдоод буугаад байгаа юм уу? Үгүй 25 онд аж ахуйн яамны сайд дээр 24 онд гадаад яамны сайд дээр байсан. 23 онд Гэхдээ бас нэг сони юм бид. 24 оны 5 сард чинь зөвлөлт хятадын гэрээ байгуулагдсан шүү дээ. Тэр гэрээгээр Монголыг хятадын нэг хэсгээ Оросд хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгээд тэрнтэй холбоотой манай талаас нэлээд хатуу мэдгдэл нэг хоёрыг хийсэн байна. Энэ бол одоо Монголын тусгаар тогтнолын асуудлыг бол Монгол гүүгээр шийдэн гэсэн ойлголт байхгүй энэ гэсэн утгатай. Тэгээд тэр мэдгдлүүдийг амар одоо сайд нь амар гонч. Тэг амар сайдлыг хийлгүүлж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрнээс болж жоохон цэрэнд оржгоотой зөвлөлдсөн тал байж магадгүй. Ер нь бол. Яг гэвэл цэрэнд оржгоо бол за нэг аятайхан ивийг харгалж байгаад энэ хоёрын голоор замчаад явчихсан гэдэг байр суурьтай хүн байсан болохоос шилдэг хурц мэдээлэл хийх, ширүүн дөрөн үг хэлэх энд бол их дургу хүн байсан. Энэ одоо 24 оны 5 сарын Оросын зөвлөлт Орос хятадын хэлцээний талаар бас мань хүн чинь юу намын хурал мурал дээр хэлж ийсэн үг нь уншихад бол одоо тэгээд ер нь бол нөхцөл байдал ийм байгаа бол би тарин одоо улам зөв бодлого барих хэрэгтэй өрүүлбэл айдуу зөөлөн байцгаая нөхдөөл гэдэг юм баггүй. Амар үл тэр хатуу шорон мэдгэлийг хийгээдсэн байна. Тийм учраас мань хүнийг аж ахуйн яамны сайдаар шилжүүлэн томилсон байх. Тийм хурц хатуу мэдгэл хийсэнд нь бас Оросын тал дургуутсал байх л та. Аж ахуйн яамны сайд багтаа эдийн засгийн бодлогын үндэс санагч чинь тэр баримт бичгийг үндсэндээ хариуцж гаргасан сайд нөх. Энэ чинь нэлийн либерал байр суурь бодлогыг зарласан тийм баримтчиг баримтаас санагддаг. Тий одоо бидний ойлголт бидний уламжилт ойлголтоор бол 25% ардын засгийн газар гэдэг чинь бол улаан Оросын улаан фэн байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр тэр эдийн засгийн бодлогын үндэс гэдэг бичиг баримтыг яг ганцаараа биш л дээ. Энд бол мэдээ цэрэнд оржгоо оролцсон, цэвэн жамсраана оролцсон. Гэхдээ тэр сонирхолтой нь юу юм гэхлээр гадаад ийм улс орнуудтай харьцахдаа эрх биш Герман, Орос, Америк гэх мэтээр
10 дугаар л бол зөвхөн гэдэг. За. За зөвлөлт Оросынхаа урд талд Германыг авчиж тавьчихж байгаа. Тэгээд нэг тийм зүйл харагдаад байгаа. Тэгээд мань хүнийг аж ахуйн яамны сайд байхад тэр Германы Mercedes компанийн Монголд ирж байгаа машины нийлүүлэх асуудал ярьж байгаа. Люфтхансагийн энэгээр онгоц нисгэх асуудал яриад ирж байгаа. Манайх чи хэд хэдэн газар Герман сургагч ураад ажиллаж байгаа. Ер нь бол тэр бодлогоо өөрөө их идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн хүн баг. Тэр бодлогоос бас байх шиг нь өөр нөгөө түрүүний хэлсэн таны нэг тээвэр гэдэг улсын тех нэвтрүүлэх хороо гэж 26 онд байгуулад. Тэн дээр бас Оросуудад нэлээд маргалдаад авсан. Манай хүн ч яг ер нь улсын эрх ашгийг эрхэмлээд Оросуудад хэлэх үгээ хэлждэг нөхөр байсан байгаа юм л да. Энэ үнээсээ ч болж адлуулдаг байсан баг. Энд чинь эдийн засгийн аж ахуйн яамны сайд байхтай билүү дээ. Жаданбаач гэдэг өөрөө нарийн бичгийн дарга байсан баг. Энэ хоёр зөвлөлт Оросод айлчилж очиод сангийн сайдд нь уулзаад хэлэхдээ танаа энэ тэр үеийн нэг Монгол банк чинь Зөвлөлт Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай банк байсан байхгүй. Нөгөө мөнгөний Оросууд гаргасан. Тэгээд танаа энэ юу чинь энэ банкнд байгаа Оросууд ч ерөөсөө дандаа Оросынхаа эрх ашгийг хүртэл болгоод байна. Манай Монголын банк бол тэр Оросын пус компаниудыг ажилуулахын тулд байгуулагдсан банк биш гэж бид нэр ойлгож байгаа. Энэ бол Монгол улсын эрх ашигт үйлчлэхийн тулд байгуулагдсан банк гэж ойлгож байгаа шүү дээ. Их цогоо мэдээлэл хийгээд тавьсан байна. Тэгээд тэр утгаараа ч Оросууд тэр үе Оросууд бол тэгээ бас л их үзэл сурталчсан нөхдүүдэл хүрээнд сууж байгаа шүү дээ. Энэ ер нь Оросууд дургу, энэ ер нь хуучны гаралтай төшмөл энэ төр гэдэг. Одоогийн бидний нүдээр үзэх юм бол улсын тавих ёстой асуудлыг л тавьж байгаа байхгүй. Монгол бүс зээл болгодгүй зөвхөн Орос бүс зээл болгоод хар чинь амар бас дургуцсан шүү дээ. Тэгэл Орос зөвхөн Оросын худалдааг л санхүүжүүлэл Монголын худалдааг санхүүжүүлэхгүй харж. За урагшаа тэр баг залуу байхдаа нэг Бээжинд очсон байна. Хоёр дахь 25 онд хятадтай харилцах гэж нэг явсан байна. Тийм гадаад яамны сайтыг яагаад явуулаагүй бол гэд нэг гайхалтай юм байна. Аж ахуйн яамны сайд. Аж ахуйн яамны сайтыг явуулж байгаа. Тэгээ очиод хилцээд байгаа юм дотор нь аж ахуйн юм баг байхгүй шүү. Дандаа улс төрийн юм хилцэж явж байгаа. Тэр үед одоо энэ Сяюан мужид Финьюсан гэж генерал за энэ өвөр Монголд бид нэр одоо автономт эрх олгон барина гэсэн амлалт өгөөд тэрний яг манайхаар дамжиж зөвлөлтөөс цэрэг нслэмж авах сонирхолтой байсан нөхөрлөлтөө. Тэгээд энэ Финьюсантай уулз, Гоминдан намынхантай уулз. За тэгээд Вончин богдтой уулз гэж явуулсан байг. Тэрний хажуу тэрэнд нь хамт Тураар скул өгөөд нөгөө Казахын коммунист байсан шүү дээ. Коминтерн төлөөлөгч тэр бас өөр нэртэй Казах нэртэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явж барьсан юм байгаад байгаа. Тэгээд тэр тухай одоо хэн Кархан тэгэхэд Бээжинд бүр их төлөөлөгч байсан. Тэгээд Карханы төвдөө ирүүлсэн мэдээнд бол ер нь энэ амар ирсэн их зөв юм боллоо. Энэ хятадуудын яриаг энэ монголчууд сонсоод за ер нь зөвлөлт Оросоос өөр Монголыг одоо ингэж дэмжих улс байхгүй байна гэдгийг ойлголоо гэж. Өөрөөр хэлбэл комендантаа уулзахад нь комендант тэр нь та нар маань бидэндээ буцаад нэгдэх юм байгаа бидтэй гэдэг юм яриад Финьюсан бол одоо нэг тийм тусламж авах гэдэг юм чинь гоё юм яриад байгаа боловч бас яг тийм билээ амлалт өгөхгүй байсан юм харагдаад байгаа юм л да. Вончин богдтой уулзсан тэр үед зөв манайх ч гэсэн зөвлөлт Оросын тал ч гэсэн Вончин богдыг ер нь бидэндээ туслаж үйлчлэх одоо тийм хүн болцшгүй юм а гэж үзэж ирсэн үе юм шиг байна. Тэгээ амар сайд уулзаа та Монголд нэг залраач гээд тэгээ цаадах нь цаг сайхан болохоор очно гэд. Тэр чинь сүүлд 32 оны Вончин богд Монголд ирчих нь Япон зэрэгтэй ирчих нь гэдэг ярианы их үндэс тэндээс тавигдсан болтой юм шиг байна. Тэгээд Тураар скулч гэсэн их өндөр үнэлсэн байдаг. Амар бол бие маш их сайхан зөв авч явсан. Одоо энэ хятадууд бол их өндөр сэтгэл төрүүллээ. Ер нь бол энэ хүн бол тууштай сайн бодлого авч явдаг хүн байна гэдэг. Ийм
зүйл болж өнгөрсөн байгаа юм л да. Зорилго нь тэгээд тусламж гуйхалч яаж вэ? Гэхдээ хятадуудтай нөгөө манайх чинь тэгэл энэ 21 оноос эхлээл хятадтай харилцаагаа аюун болгомоор байна гээл Оросууд ч гуйж үзээл, Америкууд ч гуйж үзээл байгаа шүү дээ. Тэгээ анхудаага эн чинь одоо юу гэх юм бэ? Оросод аллергигүй улс төрийн хүчнүүд хятад бий болсон дээр очиж уулзж байгаа байхгүй. Тэгээд тэр гархаан чи хэлээд байна шүү дээ. Эднэр нь хүртэл дэмжихгүй гэдгийг ойлголоо заадуулчихна гэж. Тийм зүйлүүд болж өнгөрсөн байна. Тэгэхээр зэрэг мань хүн бол Фенисантай холбогдохдоо гарцаагүй барих зарчимдаа та нар бүгд найрамдах Монгол ард улсыг хүлээн зөвшөөрөх ёстой. Өвөр Монголд автоном тэрх болгох ёстой ч гэдэг юм уу. Ийм олон болцлуудаа яриад комендант дээр очиод бидний хэрэг хүлээн зөвшөөрөх нь яах нь гэдгийг тандаад тэгээ буцчих. Энэ өөр бүрэлдэхүүн явж исэн болоод энэ өөр бүрэлдэхүүн гэдэг нь нөгөө тэр хятад хийсэн айлчил дээр амар сайдаас өөр мэдээж хүмүүс явсан баг. Гэхдээ одоо төлөөлөгчдийн тэргүүн амар сайд. Би тураар скул хүртэл явсан гэдээ яриад шүү дээ. Нөгөө Шамблын орны эрэлт гэдэг нэг дугаар дээр амар сайд шинэ богдыг 8 9 дугаар богд тий. 9 дугаар богдыг тодруулах тал дээр бас идэвхтэй нууцаар ажиллаж байсан юм уу? Байр суурьтай байсан. Тэгэхээр ер нь амар сайд таны дөрийн түрүүний хэлсэн нөгөө бэлтгэгдсэн хуучны төвшмөлийн үед бас шашны тал дээр бас арай нейтрал төвөг сагсан байр суурьтай байсан байлгүй. Шинэ засгийн газар дээр энэ асуудал нэлээд төвөгтэй болж байгаа үед амар сайд ер нь ямар хөө байр суурь баримталж байсан бэ? Энэ би бол хамгийн эрүүл байр суурьтай байсан байх гэж хараад байгаа. Нэгдүгээрт амар сайдын одоо энэ 26 оны намын хурал дээр босч хэлсэн үгнээс ингээ харахад бол мань хүн биднэрт үйлдвэрлэх хүчин хэрэгтэй байгаа учраас шашны одоо газар хүүхдүүдийг суулгахыг эрх биш хязгаарлал зохино гэдэг. Тэрийг мань хүн ойлгоод байгаа байхгүй. Эр болгоноос өмд суулгачвал бидэрт ажиллах хүчгүй болчих нь биш үү гэдгээ. Тэрийг мань хүн чинь их сайн ойлгоод байгаа. Тийм учраас мань хүн чинь тэр 26 оны шашны тухай хуулинд 3 эрэгтэй хүүхэдтэй айл байвал нэг нь суулгаж болно гэдэг заалт санал болгож оруулаад байгаа байхгүй. Бид энийг бол тухайн үед хамгийн хэрүүл одоо ингээд нөгөө зүмтэн гүйчиг бүгдэрийг навьчаа сүм үедээс хөөж дараагаад одоо шар шовтлаад буудахыг будаад ингээ хайжиж байгаа биш. Баруудан гүйчиг бүр гэтрээд бурхан шавжин мөнийн шашин бол манай намын дагаж одоо мөрдөх шашин мөн энтергээд бүрдээгээд хазаагаад байгаа биш. Асуудалд их бодиттой байр суурнаас хандсан байна гэж харж байгаа. Энэ утгаараач мань хүн тэр богдын богдыг тодруулах хэрэгт бас чамгүй оролцоод сүүлд нь амар сайдыг баривчлах намын төв орооны бүгд хурал дээр чавлсан гэх хэлсэн үгэн дотор энэ амар сайд 9 дугаар богдыг тодруулах гэж хэрүүл хийж явсан гэд гараад байгаа байхгүй. Тэгэхээр мань хүн тэрийг дэмжээ яваад исэн гэдг нь харагдаад байгаа. Тэрийг би юутай холбож ойлгох юм гэхлээр энэ ямар нэгэн шашны тэргүүн байхгүй бол нөгөө шашны өөрөө өдөрдөгтөхөд айгүй бэрх болж байна гэдгийг мань хүн хараад исэн юм шиг байна. Тийм учраас энэ богдыг тодруулах хэрэгтэй. Тэгээ яг богдыг нь тодруулсан бичгийн хүрээд ирэхээр аваад норчиж байгаа. Яг гэвэл гом бичгийн экспедиц төвд яваад тэнд очиж далайламд бараалхаад тэндээсээ ванчин богдод бараалхаад ванчин богдоосны ерөөл айлтгсан хуудас авчирсан юм шиг байна. Тэр одоо энд баримтуудыг үзээд тахаар тэр бичиг нь одоо олдохгүй гал да. Тэгээд ерөөл айлтгах гэдэг чинь энэ үгэд мөн үү гэж асуухаар ерөөл айлтгах гэдэг чинь мөн гэсэн үг үстэй. Тэгэхээр тэр бичиг нь амар аваад дартсан байгаа. Яг гэвэл 28 онд чинь манайд зүүнний эргэлт болоод тэгээд тэр зүүнний эргэлтийн үеэр чинь нөгөө хүүхдийг алчна гэж үзээд мань хүн нууцсан байл гэж би хараад. За нөгөө 28 он дээр бас нөгөө төрийн эргэлт Монгол төрсөн төрийн эргэлт гэдэг нэг ээлж дугаар байгаа. Тэгээд тэн дээр чинь ингээ бүгд цэвэрлэгэнд өртөж штэ. Энд дэр чинь амар сайдаас үлдчихлээ. Тэгээ үеийн засгийн газар дээр л ингээ үлдээж яваад байгаа нь ямар ч та. Их залтай ч юм уу таны дөрөвний хэлээд байгаа тийм шулуун шудраг байсан биш. Харин ч их залтай юм арга ивэг болдог цэрэнд орчихгүй юм байсан юм шүү. Гэхдээ ер нь бол мань хүн бол төрийн
чиг шугамаа хатуу баримтлж явдаг. Тийм учраас тэр бүлэглэл фракцийн үйл ажиллагаанд мань хүн оролцохгүй байгаад байгаа байхгүй. Би түрүү хэлсэн шүү дээ. Мань хүнийг л энэ комментарийн төлөөлөгч нар л баруунтан гэж ялгаж тавиад байгаа болохоос биш. Амар одоо тэгэл нэг баруунтныг дэмжиж үг хэлсэн ч юм уу зүүнтнийг шүүмжлээ тэднэртэй тэмцэлдээд байсан юм ерөөсөй байхгүй байхгүй. Яг тэр их хурлууд дээр хэлжсэн үгнүүд энэ төрийг уншихад бол одоо өөрөө зөв гэж бодсон юмнууд дээр тайлбаргүй яваад. Одоо жишээлбэл Дамбадаржиг энэ Германд хүүхэд сургасан гэд шүүмжлээд авч хаях гэдэг шүү дээ. Тэгэхэд амар босаадгүй эн чинь тэр улсууд чинь бидний хүлээн зөвшөөрөөгүй байна. Ийм улс байдаг ч гэж мэдэхгүй байна. Тэгэхээр бид нар чинь ийм улс байгаа. Яамтай, яам нь ингээд хүүхэд явуулж гин гэж ойлгуулахын тулд явуулсан байхгүй юу гэд чи тайлбарлал авахгүй. Тэрнээс биш энэ явуулах нь зөв гэд ингээд байгаа хүн биш. Герман мэрэгчлэлтэн урьж авчраал, Германаас бараа аваад ингээд байгаа нь гоо Герман бараан чанартай юм гэж яах вэ? Тэ? Ямар ч хүн нэг хариуцсан чи аж ахуй яамны сайд байгаад нэг анхны цахилгаан станцын мотор болоод тэргээл 7 хоногийн дараа нураад унчих мотор авчрахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд тэр үед чинь зөвлөлт бодлоос дөнгөж аж үйлдвэрчижсэн техник технологийн хэмжээнд бас тийм хэмжээнд хүрэх болоог өөрөө цахилгаан төлөвлөгөө хийгээ явж исэн үе байхгүй. Тэгэхээр зэрэг бас юу тийм болохоор зүүнтнүүд, баруунтнууд гэж ялгаад 28 онд баруунтнуудыг чинь одоо засгийн эрхээс цэвэрлэхдээ амрыг ягд үлдээж байгаа юм бэ гэхлээр амар чинь ерөнхийдөө дулцсан байгаа шүү дээ. Цэрэнд орж байгаа нас ороод. Тэгээд бүр тэр комментарийн төлөөлөгч нарын хурлын тэмдэглэлд бичээстэй байгаа байхгүй. Амрыг халахж болгож авч үлдэх ёстой гэж. Энэ хүн бол намын бодлогоос зүрдэггүй хүн гэж. Бодлого гарахаас өмнө бол шүүмжлэлээ хийдэг. Бодлого гарчвал тэгээд биелүүлээд явдаг ийм хүн. Тийм болохоор тэг Монголын удирдлагыг тэр чигтэн солиогүй. Энэ ерөнхийдөө байж л шүү дээ тэмнэ гэдэг ийм л юм болгож байгаа байхгүй. Тэрэн дээр чинь цэрэнд орж өнгөрөхөөс өмнө дараагийн ерөнхий сайдыг амар эсвэл Чаданбаа гэдэг нэг ийм мессеж үлдээсэн юм шүү. Тэр амгаа юу комментарийн төлөөлөгч амгаа юу гэж нэг нөхрийн тухай хэлээ. Тэр дугаар дээр бас ярьсан л да тий. Ирж сайхан бодлуулсан гараа гэж. Тэгээд тэр нөхөр чинь цэрэнд оржийн бие муудаад хэвтэрт орчихлоор нь Дамбадарж намын дархан Дамбадарж байгаа шүү дээ. Дамбадарж дээр орж асуусан өөр төвдөө явуулсан илтгэх утсанд бичиж үлдээсэн байхгүй. Тэгээд асуусан энэ одоо цэрэнд оржгүй ер нь удахгүй болчлоо. Орноос нь хэний ерөнхий сайд болох гэж байгаа юм бэ гэж. Тэгэхэд Дамбадарж болволгүй энэ амрыг их олон жил бэлдсэн юм а гэж. Тэгэхдээ харин амрыг тавих нь ер нь буруу байж магадгүй. Энэ их тийм юмыг шулуухан хэлцдэг хүн. Тэгээ энэ хөдөөгийнхэн мөдөг ихний үдэс байгаа байдлын шулуухан хэлчихэд тэгээ хэрүүл орвол болгоод иж магадгүй цэрэнд оржгүй бол ер нь аргалаад идэг байсан юм а гэж. Тэгэхээр бас амар хэлээ гэдэг юм аа бол хэлцдэг хүн байсан байж таарч байгаа. Тэгсэн чинь нөгөө эн чинь амгаа явж тэгвэл Чаданбыг тавих юм уу гэдэг юм ярингуут нь Дамбадарж их дургуцаад Чаданбыг тавихгүй гэд. Тэгээд юу Төв орооны хурал дээр мань чинь Дамба биш юу амрын нэрийг ерөнхий сайдд төвшүүлээд оруулчихж байгаа байхгүй. Тэр Чаданбаас жоохон болгоомжилж штэ бас амар амбицтай нөхөр. Амар бол төрийн бодлого бариад төрийн байр суурь бариад тэгж амбицлахгүй энэ тэнд талд орж өмнөд хувилдаад ингээ явдаг хүн биш гэж мэдж байгаа учраас мань юуник ерөнхий сайдд нэрийг төвшүүлж байгаа байхгүй. За ингээ 28 онд төрийн эргэлтийн дараа ерөнхий сайдаар томилогдоод тэгтэл энэс хойш чинь үйл явдал тэр дөрөв сагсан таны хэлж байгаа шулуун шударга зөв бодолтой гэдэг эсрэг бүх үйл явдал өрнж эхэлж байна. Шашныг архин авчиж байна. Гадаад эдийн засгийн либерал бодлогууд хязгаарлагдж байна. Мал аж ахуйг нийгэмчилж байна. За матлан амлах салбар дээр ханаас дэмжлэг авах нь зөв ёсны хэрэг байсан баг. За гэхэд тэр ингээд болж байгаа бодлогууд за тэгээ хятадтай харилцаа муудагч байна. Түрүүний хэлсэн нөгөө өмнөх дугаар дээр гарсан гадаад хөлдөө зогсоосон хэрэг Америк болон бусад бүх бодлогууд хязгаарлагдаад эхэлж байна. Онцгой эрх худалдааны онцгой эрх төгч ингээд амар сайдын үед бүх асуудлууд татвархаж эхэлж байгаа юм шүү. Гэхдээ энийг ойлгохын тулд бид нөгөө тэр үеийн ерөнхий сайд гэдэг үнэ. Энд чинь одоогийн ерөнхий сайд биш байхгүй. Тэр үед бол бүх гол шийдвэрийг бол намын төвөөр гаргадаг.
ерөнхий сайд бол тэрийг гүйцэтгүүлэх үүрэгтэй. Одоо үндсэндээ бол юу гэх юм бэ, одоо бас нэг аж ахуйн яамны сайд маягийн нөхөрл байхгүй да. Тийм болохоор бид түрүү хэлсэн шүү дээ, амар бодлого гарахаас өмнө бол шүүмжлээ хэлдэг. Бодлого гарцсан хойно бол зөрдгөө гүйцэтгүүлээд явдаг гэж. Тэгэхдээ бас тийм амар гэдэг биш. Ягдгүй л тэр үед чинь юуны кимийн төлөөлөгч гэж одоо коммунист залуучуудын комментарийн төлөөлөгч нэг нөхөр байгаа. Бортнян гэдэг. Тэр төвдөө бичсэн илт хуудсанда хоёулаа энэ 28 оны тэрийн эргэлтийн тухай дугаар дээр тэгэнгүүт комментарийнхэн 3 намын нэрийн бичгийн дарга томилоо хийсэн гэд ярьсан штэ. Гэт энэ нэг даргатай байхаар монголчууд болтгүй юм байна. Дамтарч өвчрийг нь олох гэж зовлоо. Тэгэл ингээл одоо 90 шиг 3 дарга томилчээ гэд. Тэгсэн чинь энэ яг үнэн хэрэг дээр ер нь засгийн шийдвэр эрхийг энэ намар гэдэг хүн гаргаад байна. Яг бол нэг 3 нэрийн бичгийн даргатай дунд нь сүлж яхад болдог. Тэгээ 3 адил эрхтэй нэрийн бичгийн дарга байгаа юм чинь. Тэгээд бас мань хүн чинь тэр бодлогоо өөрийнхөө бас хийгсэн юм бол хийгээ яваад байдаг. Яалтчгүй төв хорооны шийдвэр гарсан юм чи бол амар яачиж чадахгүй шүү дээ. Мань хүн бол төв хорооны зүгээр нэг л гишүүн болохоос биш. Тэргүүлэгч гишүүнд нь ч ордоггүйсэн баха. Ер нь бол. Тэгэл тэнд нөгөө 3 нарын бичгийн дарга л бүх шийдвэрээ гаргаад хийгээд явцдаг хөрөнгө хураах ажил. За тэгэл тэр жассын компанид ажил. Тэгэл ам нарыг шар шутлуулах. Тэг чи бүгд тууран дээр гарсан шийдвэрүүд. Түүгээр өгч хин толгойлох лээ. 3 нэрийн бичиг бий. 4 нийлээд байгаа. Тэгээд тэрнийгээ дээр нь амар байж чадаад исэн гэсэн үг юм уу? Гэхдээ тэр 3-ын дундуур хөөрхөн маневрлаад мань хүн чинь яг өөрийнхөө бодлоор хийх юм бол хийж. 3 нэрийн бичгийн дарга нь хий нэр нь Гиндэн Бадрах элдв өчр. Зүүнтнүүд байна тийм ээ. Тий. За тэгээ шинэ хүчний юм дээ. Тэр шинэ гэдэг нь юу гэлж байгаа нөгөө хуучны эсрэг гэдэг утгаар нь. Тий одоо хөдөөний фракцийн. Тий хөдөөний фракцийн. Тэгээ өргөдөө хүрээний хөдөөний ч гэж хуудаг нь дахиад комментарийн төлөөлөгчийн хийж байгаа ажил л да. Яг хүрээнийхэн гээд байгаа маань хуучны түшмэл гаралтай, төрийн ажлын дадлага туршлагатай хүмүүсээ хэлээд байгаа. Тэд нар ингээ амар тэргүүтэй нөхдөөд. Хөдөөнийхэн гэхээр 24 оны улсын их дууралаар Монголын төрд гарч ирсэн, хөдөөнөөс ирсэн жоохон боловсрал нэмгэнтэй ийм нөхдүүдээ хэлээд байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө боловсрал нэмгэнтэй хүнд чинь нөгөө комментарийнхэн чинь даалгавар өгж яхад амруу шүү дээ. Нөгөөдөг чи ах мэдж байгаа л гэдэг яваад байна гэсэн үг шүү дээ. Комментарийн даалгавар дандаа амгаа явуулалт амж чинь тийм үү? Тийм. Хамгийн том комментар л юм шүү дээ. Угаасаа тийм шүү дээ. Тийм л байсан шүү дээ. Хөргөө дамдарч чинь тийм биш гэж үзээ тэмцэлцээр яваад гусагдцсан хүн шүү дээ. Хөргөө дамдарчийн барамт гэж бас хашаарсан юм байна. Яг үндэсний ардчилсан үзэлтэй гэж бол би хэлнэ. Дамдарчиг. Наад хэд бол тэгээд өөргөдөө за энийг тэр дугаар дээр хоёлаа зөндөө ярьсан чинь те ер нь бол тэгээд энэ хуучны төшөмтүүд хамаг ажлыг хийгээд байна. Тэгээ бидэнд ажил алга биш те гэсэн юм ярьсан хүмүүс байхгүй. Тэгээ ямар сайндаа Бадрахыг сангээсэд болгочоод энэ Бадрахад мэдж байгаа юм юу ч алга. Тэр довчин л орноос нь эрхэлсэн төшөмтөнд довчин гэдэг нь. Энэ довчин л хамаг юм мэдж гин гэдэг хомдол мэдүүлээд ярьцгаагаад яваад байгаа юм тэр. Боловсролт нь хүрэхгүй юм л даа. За 2 жил ерөнхий сайд байсан. Тэгээ 30 онд үдээ яг мань өмнө чинь юу яагаад ингээд өөрийнхөө бодлогыг сэмхэн явуулаад байхлаар нөгөө зүүнтнүүд нь дургуйцаад энийг ерөөсө гусч хайдаг гээд тэгээ мань өмнө чинь гусч хаяад орноос нь жигжижв гэдэг ерөнхий сайд тавьчихсан шүү дээ. Тэр нь бол ерөөсө бодоод орч юм байна. Зөвлөлтийн мэргэжилтийн юу шилж чинь тэрүүгээр нь яваад гэл ингээд яваад байсан нөхөр. Гайхалтай гэртээ буу алдаад үтсэн. Тийм юм уу те. Тийм. Энэ бас нэг судлах сэдв юм уу? Их удаагүй гэсэн. Чи юу лээ? 32 онд баг. 2 жил болоод. Буу алдсан ч гэсэн асуудалтай юм тийм үү? Мэдгүй тэрийг одоо яг судлаад тогтооцсон юм байхгүй болохоор би бас барин 50 худлаа хэлмээргүй байна. Гэхдээ тэгээд ерөнхий сайд байсан хүн гэртээ буулдаад хүчин гэдэг бол сэжигтэл байх гэж би бодоод байгаа.
судлах хэрэгтэй. Тийм байна. Буу алдаг чинь тэр хойно тийм юм зөндөө болдог доо манай хөдөлгөөн хуршд. Тэгээ судрагч бичгийн хүрээлэнгийн захирлаар очиод. Тэгээ манай хүн чинь нөгөө судрагч шинжлэх ухааны хүрээлэн тийм болчихсон байсан. Болгоод очсон. За. Манай хүний ч бас тийшээ явуулахгүй зүүнтнүүд их тэмцсэн. Тэгээд манай хүн бол буруугаа хүлээж би одоо бас барууны үзэл барьсан үнэн байна гэсэн одоо буруугаа хүлээж иж тэр хүрээлэнд очисон л доо. Тэгээд тэр хүрээлэнд очиод амар сайд бол одоо судрагчийн хүрээлэн гэдэг бол ерөнхийдөө Монголын түүх, Монгол хэл зүй одоо тэр талаар л судалгаа хийдэг ийм хүрээлэн байсан байхгүй. Амар сайд очиснороо тэнд чинь дуу ухааны танхим, газар зүүн ухааны танхим гэдэг одоо яг жинхэнэ утгаараа шинжлэх ухааны хүрээлэн болгож байгаа. Уран тоогийг нэмэгдүүлээд шин эрдэмтэд аваад хойноос бас одоо мэрэгчлэтнүүд авчираад тэгээд одоо тэнд байхдаа амар сайд чинь Монголын эдийн засгийн бүсчлэлийн анхны судалгааг илгүүлсэн хүн ер нь ямар бүсчлэлтэй байвал зохимжтой юм бэ гэдгээр одоо энэ Чажинлам музейг нурахаас аварсан хүн шүү дээ. Бид нар энд юугаа бай шинжлэх ухааны хүрээлэнгээ байгуулмаар байна. Та нар битгий нураа гэсэн бичиг. Энэ шашинтай тэмцэх газар гэдэг дүүгээд. Шашинтай тэмцэх газар гэж байсан юм уу? Байлгүй яхаа тэр чинь сүм хэд нураач хийсэн юм чи. Тэгээд тийм бичиг өгөө тэгээд торгоогоо төр торгоогоо тэгээд сүлд нэгсэр гоод тэгээд энэ чинь музей болгоод аваад үлдсэн байхгүй. Тэр нөгөө Герман Франц руу манай залуучуудыг явуулахад чинь Эрдэнэ хаан чинь 26 онд анх явцгаас өгдөөж штэ. Амар сайд ерөнхий сайд байх гэж явсан. Ерөнхий сайд байх үү? Тийм. Боловсролын сайд нь Эрдэнэ хаан намын дарган Дамбадорж. Тэгээд Дамбадорж чинь анх бие үзүүлэх гэж байна гэж яваад тэнд очиж гэрээ хэлцлээ хийгээ. Тэгээд араас нь тэр хүүхдүүд явсал та. Дараа нь энэнийг бас хүүхд явуулсан гэн бас амрын буруу болгож сүлд нь яллахта нэг ялн болгож тулгасан л та. Амар сайдын Монголын товч түүх бас тухайн үед бүтээж амжсан гэсэн шинжлэх ухааны хүрээлэн дээр. Тийм 1934 онд энэ одоо бүгд найрамд хус тунгасны 10 жилийн ойгоор ерөөс нэг юм ном бүтээгээд тэгээ эн чин амар сайд эртний төвөөс ихсүүлээд юу хүртэл автономт хүртэл үлээ дээ. Тэгээ автономтоос нь дэндв автономтын үеийн түүхийг бичээд тэгээ ардын хувьсгалын түүхийг жавлсан дэмэд лосол гур бичих ийм хуваар хийсэн байдаг. Тэгээд яг дараа нөгөө амар сайд бичээд гаргацсан. Дараа нь амбар буруутчин гут нь энэ чинь 3 өөр ном болоход салгаад явуулсан байхгүй. Гуруула бичсэн ном. Гэхдээ амар сайдын бичсэн ном бол одоо үнэхээр шинжлэх ухааны яг түүхэн шинжлэх ухааны үндслэлээр бичсэн манай Монголын хамгийн анхны түүхийн ном л доо. Одоо яг шинжлэх ухааны үндстэйгээр Манай үзэл суртал энэ төр байхгүй. Яг үндэсний үзэл байлгүй яг уу. Үзэл суртал. Тийм юу байхгүй. Одоо юу гэдгийг тэр коммунист үзэл сурталын нөлөө энэ төр байхгүй. Тэр байтугай энэ дэр чинь юу онуудын бичгтээ хүртэл одоо Чингисийн Менделсний төддгөр он гэд Чингисийн тоолол хэрэглэж бичиж байгаа байхгүй. Би одоо тэр номны тухай ирвэл дахиад нэг цаг яриа болно. Зөвхөн товчхон энэ бол ийм анхны шинжлэх ухааны үндэстэй түүхийн ном байсан юм аа л гэж. За албан тушаал дахиж буугаад тэгснэ 32 онд дахиад ардын багварлын дарга болж байна уу? Улсын багварлын дарга. Улсын багварлын. Тэг 32 онд ч нөгөө ардын засгийн эсрэг бослого гэдэг нь гарсан. Тэгээ энэ зүүнтнүүд ерөөсөө болохоо байсан юм байна. Одоо бүр бослого хөдөлгөөн болгоо хийчлээ гэд тэгээ хойноос комментэрний дахиад төлөөлөгч ирээд тэгээд комментэр нь Монголыг хариуцгаа байсан. Тэгээд зөвлөлт бодлсон Оросын коммунист большевик намын төвөөр хариуцдаг болсон байхгүй. Тэгээд Илиава гэдэг нэг гүрж хүн ирээд тэгээд намын хурал дээр энэ чинь 3 дугаар онцгой бүгд хурал гэж болсон л доо. 3 дугаар онцгой бүгд хурал дээр ер нь юу болсон бэ гэдэг асуудлыг шүүмжилж ярихад бол амар босчиг шудраг шүүмжил тавьсан. Ерөөсөө бүх юм ингээд хойноос ирсэн хүмүүсийн таалалд нийцүүлж хийсээр байгаа одоо энэ чинь ийм болоод хувирчлаа. Одоо тэгээд зүгээр одоо ард түмний хооронд юу л хөнгөн яриа хэлцэх болгоныг улс төрийн хэрэг болгож хувирхсаар байгаад энэ чинь хорсол болж сүултээ хувираад ийм юм болсон байна гэд. Тэгээд Илиава бол энэ их шудраг үгтэй
сөрхий хүн байна. Энийг ер нь цаашдаа Монголын удирдлагад байлгах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсэн болт юм шиг байна. Тийм ч учраас энэ хүний нөлөө ороод амар сайдыг буцаагаад улсын баг хурлын дараагаар гиндэн бол ерөнхийсэд болоод өөрчилж байгаа юм л да. Тэгэхээр аль нь том юм? Баг хурлын дарга нь том юм уу? Гиндэн том билгүй хөө. Ерөнхийсэд Тийм л гэж байгаа. тэр гиндэн чи ерөнхийсэдүүгээр намын нарийн бичгийн дарга шүү дээ. Энэ чинь нам төрийн эрхийг хатгаж штэ. Улсын баг хурлч бол парламентын дарга штэ. Одоогийн манай улсын их хурлын даргач биш. Чи их хурлын тусдаа хурлдаа штэ. Энэ баг хурл нөхөө их хурлын эзэгүүд тэргүүлэгчд байгаа нь штэ. Тий, одоо юугаа засгийн эрх одоо хууль тогтоомжоо баталж идэг. Гэхдээ яг мэдээж нөлөө бүхий хүм мөнөөгүй бол бас мөн л дөө. Одоо улсын баг хурл тэгээд ерөнхийсээ засгийн газар гээд дахиад нөгөө намын төвөөрөө тэрхэн очсон гэсэн үг үү? Намын нарийн бичгийн даргаар гиндэн үлдсэн шиг санагдаж байна. Давхар мэйсттэй болсон тийм. Тэгээд хин энтер нь за элдв учир юу юм бэ шүү. Түрүүчийн 3 нарийн бичгийн даргаар би элдв учир гэж эндөрч хэлсэн байна. Хүмб. За. Жамбын хүмб гэдэг хүн чинь байсан юм байна. Элдв учир чи сүүлд нарийн бичгийн дарга болсон. Тэгээд энэ бас нэг бадрах гиндэн хоёр чинь будалцаад тэгээд тэр нэг тийм баруун аймаг төв алхахны зөрөлдөө маягийн болж хувираад тэгээд яг одоо бодвол талцаад ирэхээр нөгөөх нь баруун аймгийнхан баруун талын нөхдүүдээ өөртөө татдаг нөгөө нөхөр нь төв алхахныгаа татдаг байсан юм байгаа үсттэй. Нэг иймэрхүү зөрчил болж хувираад тэгээд Оросууд энэ ерөөсө болохоо байлаа шүү гэдэг. Тэгээд харин тэр үед бол хэлмэгдүүлээгүй шүү дээ. Бадрахч эрүүл хамгааллын сайд дээр очиж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тийм амар хэлмэгдүүлж барьсан юм бол нэг байхгүй юм харагдаад байгаа. Тэгээ ингээд удирдлагын шинжилт солиод ингээд явсан байгаа юм л да. Тэгээд гиндэн чинь баригдчих хүртэл 36 хүртэл мэл чинь баг хурлын дарга хийсэн. Тэгээд 36 онд гиндэн баригдаа явсны дараа ерөнхийсэд болсон юм л дээ. За тэгээ 36 чинь нөгөө хүмбэ хэрэг гарч штэ. 34 онд гарсан. 34 онд гиндэн ерөнхийсэд байх үед гарсан хэрэг. Тодорхой хэмжээнд бас оролцсон байсан. За дангар сууч биш. Ер нь бол одоо өрсөлдөгч нарын нэг нь штэ. Тий. Улс төрийн өрсөлдөгч нарын нэг. Тий, энэ улс төрийн тэмцэл бид нар монголчууд штэ дотроо алдцахгүй байх тий. Алдчихлаа штэ. Тэгээд энэ үе чинь одоо ингээд 20-аас 28-аас тэгээд 36 34 он хүртэл дандаа юм төрийн гол эрх мэдлүүдээр байсан хүн хилмигдүүлэлтийн машиныг ухсраагүй гэж өвтөхөө яваад байсан байна гэж байх уу? Гэхдээ дахиад эрх мэдлүүдийн хувирлтыг харах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол гиндэн ерөнхий сайд байхад дотоодыг хамгаалах газрын дараагаар намсраа гэж хүн ажиллаж ирсэн. Энэ бол бас өөрөнгөө хүн. Нутгийн хоёр бие биентэйгээ дотн ажиллах нь ойлгомжтой хэрэг шүү дээ, тий. Энэ үед л хүн бие хэрэг гарсан. За энэ хэргийн тухай хоёулаа түрүүн ярьж гисэн учраас дэлгэрэнгүй рүү ороод явах. Амар тогсон хоёр бол юу яах гэж их оролцсон баг. Энэ лүмбэ хэрэгт бол хилс бахан хүмүүсийг татаад оруулчлаа. Тэгээ энэ улсуудын одоо өршөөж суллах хэрэгтэй гэж. Тэгээ энэ яриа нь бас намын нарийн бичгийн дарга Лувсан Шаров, Маршал Чаулсан одоо юу энэ амар эдрийн дунд бол болсон баг. Ер нь одоо бас зарим нь жараа холбогдлого хүмүүс барьсан байна. Энийг нэг шийдвэр гаргаж судлах нь зүйтэй юм дэр гэж. Тэгээд яг суллах тушаал шийдвэрийг гарах үед нь амар тогсон хоёр чинь багамлын тогтоол гаргаад сулчдаг лөө дээ. Тэгээд чинь юуны нэг баярын ойг тохиолдуулаад явчихсан юм а. 34 он гэхээр яг үү бүгд найр тулс тунхагласны 10 жилийн ойг л тохиолдуулаад өршөөл гаргачихгүй. Тэгээд гарахтаа нөгөө ирч бүгдийн мөршөг хайцсан. Нөгөө холбогдлого хүмүүсийг гаргана гэж хэлсэн чинь манай хоёр бол
Энэ ерөөсөө угаасаа зохиомл хэрэг энэ толбогдлоо байхгүй гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ авчиад бүгдийн суллаа тавьчихсан чинь төөрөн дээр шүмжил болж аваад нөгөө л усан сарванд босч шүмжлээд энэ одоо яаж байгаа юм бэ? Энэ одоо энэ хүмүүсийн чинь бүгдээр ингэ суллаа тавьчихна гэдэг чинь үсэх юм чинь одоо зохиомл хэрэг болчихлоо шүү дээ. Ингээд нам засагт хүмүүс итгэх юм шүү дээ гэж шүмжлээд иймэрхүү юмнууд болоод тэн дээр амар чавсаа ирж жоохон модалцж байгаа юм да. Амар ер нь хүнд нэг хайхтар хатуу гэлдэггүй юм байсан. Чавсанд хандаж тэр хурал дээр хэлсэн үг нь тэмдэглэгдээд үлдсэн байна. Би ер нь ийм муухай хүнтэй хамтарч ажиллаж байгаа гэж мэдсэнгүү. Хамтарч хилцчихэд хожим ингээд бөхсөн түлдээ дараас зогсох байсан юм уу гэж. Тэгэхээр нөгөө өмнө нь судлыг эзэмрээ ярьчаад тэг яг судлан гут нь энэ бүр уулчлаа гэсэн ийм болсон юм харагдаж байгаа. Тэгэхээр зэрэг мань хүмүүс бол нөгөө л нэг юм жоохон бодтой хандчих юмсан гэсэн бодлоор л сэтгэж яваад исэн ийм хүн болж харагдаад байгаа юм л да. Энэ өөрийг нь хэлмэгдүүлэх хүртэл 37 он гэсэн үг тий. 39 он хүртэлх хугацаанд одоо өмнөх бүх үе хамтран зүтгэгчд нь хэлмэгдсэн цаазаар авагдсан. Тэгээд энэ дотор чинь хамгийн алтан уургийн за жинхэнэ феодал ноён байсан хүн тэг хинч барьцаагүйгээр ингээд яваад байх боломж байсан гэсэн үг. Гиндэнг авч хайсны дараа бол зөвлөлтөйхэн шууд чавлсан арай тавьчих чадахгүй байсан баг. Ер нь бол